Ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа энэ өдрүүдэд онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ой хоёрын төмрийн нөхцөл байдал нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс онцгой байдлын цаг нэвтрүүлэг энэ удаад ой хоёрын төмрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа мэдээллийг хүрэхээр бэлтгэлээ. Нэвтрүүлгийнхээ та бүхэндээ 2026 он гарсаар 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн ой хоёрын төмрийн нөхцөл байдлын мэдээллийг товч танилцуулж байна. 2026 он гарсаар 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүрэг 10 аймгийн 42 суманд 78 удаагийн ой хоёрын төмрийн дуудлага бүртгэгдсэн байна. Энэхүү төмрийн дуудлагаас сүүлийн 7 хоногт гэхэд Дорнод аймагт 4, Завхан аймагт 1, Хөвсгөл аймагт 3, Хинтээ аймагт 1, Сэлэнг аймагт 1 буюу нийт 10 удаагийн ой хоёрын төмөр бүртгэгдсэн байгаа юм. Харин ой хоёрын төмрийн дуудлагаар онцгой байдлын байгууллага болон бусад холбогдох байгууллагын алба хаагчид мэрэгжлийн ангийнхан ажиллаж 49 гэр 8 автомашин 29 өвөлжөө 3 айлын үрхийн 8 иргэн 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлээд байна. Харин ой хоёрын төмрийн улмаас 10 гэр 4 малын хашаа 255 бог 2 байшин 3 автомашин 1261 га ойн талбай 6 өвөлжөө 24 бодмол харин хээрийн 7365,894 мянган га талбай буюу нийт 738,155 га талбай өөртөж шатсан байна. За ой хоёрын төмрийг унтраах ажиллагаанд тухайн орон нутгийн онцгой байдлын байгууллага, хил хамгаалах байгууллага болоод сумын мэрэгжлийн ангийн нийт 3544 хүн 594 техник хэрэгсэлтэйгээр оролцож унтраах ажиллагааг зохион байгуулсан юм а. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тодорхой хувиар дуудлага маань буурсан хэдий ч за дуудлагын тоо бол давтамж байсан хэвээр байна. Өндөртөө 3-аас 4, 5 тохиолдол төмрийн дуудлагууд бол ирж байна. Гэхдээ онцгой байдлын байгууллагаас бол энэ жил бас урьдчилан сэргийлэх чиглэлээр болон хөдөлгөөнд эргүүл гэдэг зүйлүүдийг бас шинжилгээр гаргаж ажиллаусныхаа хүрээнд за өртөж байгаа ойн болон хээрийн га талбай бол бас нилээдгүй хуваар буурч байгаа. За он гарснаас хойш Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар бол 5 суманд за 7 ойрын төмөр бүртгэгдээд байна. За үүнээс ойрын төмөрд онцгой байдлын байгууллагаас болон сум орон нутгийн мэрэгжлийн ангиас 349 иргэн 40 автомашин дээврийн хэрэгсэл ойрын төмөрийг унтраах үйл ажиллагаанд оролцоод байна. За 5 сарын 1-ний байдлаар бол за Алаг Эрдэнэ ханх сумын нутагт хуурайшилтын 3 дугаар зэргийн төвшөнтэй байна. За мөн төмрийн эрсдэл их за Баян зүрх, Тосон Цэнгэл, Бүрэн тогтох сумд 4 дугаар зэрэглэлийн төвшөнтэй байна. Өмнөх оны мөн үедээ харьцуулахад ой хоёрын төмөр 60% бол буурсан. Хуурайшилтын үнэлгээ бол хийсэн. За үнэлгээгээр Орхонтуул, Цагаануур, Мандал сумдад бол хуурайшилтын түвшин бол маш их эрсдэлтэй байна. Ойн тухай хууль зааснаар жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10-ны хүртэлх хугацааг ой хоёрын төмрийн нэн аюултай үе гэж үздэг. Мөн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ 5 дугаар сард ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх талаар анхаарууллаа. 5 дугаар сарын хувьд одоо агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан. За харин одоо баруун аймагуудын нутгийн хойд хэсэг буюу Увс завхны нутаг, Баян Улгийн хойд, за Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаа орчин байх бол нутгийн зүүн хойд хэсэг буюу одоо Дорнодын нутгаараа олон жилийн дунджаа орчин байх юм төлөв гарсан байгаа. За Хурд хунцны хувьд бол ихэнх нутгаараа олон жилийн дунджийн орчин байх хэдий ч за зүүн аймагуудын нутаг буюу Төв Сэлэнгийн зүүн хэсэг, за Хинтээ Дорнод Сүхбаатарын нутгаар бол одоо олон жилийн дунджаас харьцангуй бага тунц орох юм төлөв гарсан байна. За одоо 5 дугаар сарын одоо агаарын температур хурд тунцны төлөвтэй холбоотойгоор одоо байгаа нэлээд ахиу байгаа энэ хуурайшлын зэрэг маань цаашдаа бас нэмэгдэх юм хандлага ажиглагдаж байна. За дээрэс нь одоо 5 дугаар сарын хувьд одоо хүчтэй салхины давтагдал нэмэгдэх, за цагаарын айлт болон гамшиг бүсгэлгийн хэмжээнд хүрсэн одоо салхи шуурганы давтагдал ихтэй байх төлөв ажиглагдж байгаатай холбоотой. За дээрэс нь одоо температур нэхин нутгийг хамарсан дулаан, за хурд тунц одоо зүүн аймагуудын нутгаар одоо бага байхтай холбоотой одоо тал хээрийн нутгаар одоо төмрийн эрсдэл бас нэмэгдэх хандлагатай байгаа учраас одоо болзошгүй галт төмрийн аюулаас сэрэмжтэй байхыг харуулж байна. Шилжилтийн үйлрэлд бол ер нь төмрийн хуурайшлын зэргийн мэдээ бол айгүй чухал мэдээлэл нэг байдаг. За энийг цагуур урчин шинжилгээний газрын өрсөлдөөн мэдээлэл хэлтсийн хамт олон маань яаж бэлтгэдэг вэ гэхээр ер нь цагуурын ажиглалтын мэдээг үндэслээд за ялангуяа тухайн өдрийнхөө 14 цагийнхаа ажиглалтын цагуурын үндсэн элементүүдийн дээр одоо үндэслээд
хувь ажлын зэргийг гаргадаг байгаа. За энэ хувь ажлын зэрэг бол бага, дунд, их, нэн их гэсэн ийм төвшөнтэйгээр гардаг. Эрсдлийн зэрэг өөр байдаг зүйл нь бол хамгийн гол нь бол мэдээж өмнөх өдөр нь буюу одоо урд шөнө ч юм уу хурд унтас орсон байна уу гэдгээс бол маш их шалтгаална. За ялангуяа мэдээж хувь ажлынхтэй шилжилтийн үйлрэлд бол харьцангуй хурд унтас багтай, мөн агаарын харьцангуй ч гэсэн шийгч гэсэн их бага байдаг учраас ерөөсөө төмөр гарах нөхцөл бол бүрдсэн юм байдаг. Хувь ажлын зэргийг бол ер нь тухайн жилийнхээ онцлогоос хамааруулаад ер нь бол дунджаар бол 3-аас 10 сарын хооронд бол бодож гаргаж одоо ард түмэнд мэдээлдэг байгаа. Ой хоёрын галт төмрийн илрүүлэлтийг хиймэл дагуулын дулааны цаг илрүүлэх сайтуудаар хянаж төмөр бүртгэгдсэн тохиолдолд цаг алдлуу газар зүүн байршлыг тогтоон унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Тухайлбал өнгөрсөн 2025 онд бүртгэгдсэн 273 удаагийн ой хоёрын галт төмрийн 32.9%-ийг сансраас галт төмрийн дулааны цаг илрүүлэх сайтуудаар илрүүлж унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулсан юм а. Цагаар орчны судалгаа мэдээллийн хүрээлэн 2007 оноос модис хиймэл дагуулын мэдээгээр акатори хиймэл дагуулын мэдээгээр ой хоёрын хиймэлийг бодит хугацаанд төмрийн голомтын байршлыг илрүүлэн онцгой байдлын ерөнхий газарт мэдээлэл ажиллаж байгаа. За 2025 онд бол давхарсан байдлаар 362 ой хоёрын төмрийн мэдээллийг мэдээлсэн бол за 2026 онд анхны төмөр 3 сарын 10-ны өдөр Аранга аймгийн Ихтемэр сумд бүртгэгдсэн. За түүнээс 5 сарын 1-ийн хүртэл одоо 24 удаагийн давтагдсан байдлаарх байршлын мэдээлэл, онцгой байдлын мэдээлэл ажиллаж байна. Хиймэл дагуулын мэдээ антийн газрын хүлээн авах станц хүлээж авлаа. Түүнээс хойш 20-30 минутанд хиймэл дагуулын мэдээ боловсруулагдаад дуусна. За төрөн дээр хариуцж байгаа хэрийн нөмрийн хариуцж байгаа мэргэжилтэн ажиллаад байршлыг бол дахиад нэг 10-20 минутын дотор тодорхойлоод онцгой байдлын газарт мэдээлж байгаа гэж. Өнөөдрийн байдлаар манай байгууллага дээр хүлээж авч байгаа бол ихэнхдээ одоо Америкийн нэгдсэн улсын хиймэл дагуулууд байна. За НО гэдэг хиймэл дагуулын цуврал дагуулууд, модис буюу акватори хиймэл дагуул. За дээрэс нь тэдгээрийн дараачийн цуврал СОМ МПП гэдэг үндсэндээ багцлаад зүйл 3 төрлийн хиймэл дагуулын мэдээг хүлээж авч байгаа. Төмрийн голомтыг илрүүлэхээс гадна төмөрд шатсан талбайн хэмжээг хиймэл дагуулын мэдээгээр тодорхойлон гаргадаг. Онцгой байдлын байгууллагаас ой хоёрын төмрөөс өрсөн сэргийлэх ажиллагааг улсын хэмжээнд нэрчимжүүлэн олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал улсын хэмжээнд нийслэлийн 7 дүүрэг 2 аймгийн 4 суманд 12 хөдөлгөөнт бүлэг, 4 аймгийн 44 суманд 44 хөдөлгөөнт эргүүл, 3 аймгийн 12 суманд 16 байнгын хяналтын цэгийг ажилуулж, ой хоёрын төмрөөс өрсөн сэргийлэх чиглэлээр мэдээллийн иргэд хүргэн ажиллаж байгаа юм. Мөн ой хоёрын төмөр гарсан тохиолдолд унтраах ажиллагаа шуурхай зохион байгуулж байна. Дээрх хөдөлгөөнт бүлэг хөдөлгөөнт эргүүл хяналтын цагт онцгой байдлын байгууллагаас 93 албагч 15 автомашинтай, цагдаагийн байгууллагаас 25 албагч 6 автомашинтай, байгаль орчны газараас 130 ажилтан 62 автомашинтай, орон нутгийн мэргэжлийн ангиас 378 ажилтан 68 автомашинтайгаар тус тус үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд өрсөн сэргийлэх чиглэлээр 3026 автомашин, 8968 айл өрхийн нийт 25229 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэж 20025 ширхэг сэрэмжлүүлэг материалыг таран 40 ой хоёрын галт төмрийн голомтонд шуурхай ажиллаж төмрийг богино хугацаанд унтраах ажиллагааг зохион байгууллаа. Мөн онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар говийн бүсийн өмнө говь, дорн говь, дунд говь, говь Сүмбэр аймгийн онцгой байдлын газрын 4 бүлэг, Дорнод аймгийн Матад халах гол Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумдад томилгоожин хөдөлгөөнт бүлгийн үргийг 4-р сарын 7-ны өдрөөс 5-р сарын 2-ны өдрүүдэд гүйцэтгсэн юм а. Онцгой байдлын байгууллагаас за говийн бүсийн аймагуд буюу 4 аймгийн албагчдыг за төмрийн аюултай үе, ялангуяа хийрийн төмрийн аюултай үед бол Дорнод, Сүхбаатар, Хинти гэдэг юм аймагуудад хөдөлгөөнт бүлгүүдийг байрлуулад ажиллуулсан байна. За эдгээр бүлгүүд маань бол ажиллах хугацаанд бас 10 гаруй төмөр дээр нэг төрөнд очиж ажиллаж шуурхай унтраах арга хэмжээг бол зохион байгуулсан байна. За мөн ялгаа байхгүй төмрийн эрсдэлтэй аймаг орон нутгуудад за хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулж байна. Байгаль орчны байгууллага, цагдаагийн байгууллага, онцгой байдлын байгууллага гэдэг юм уу, сум орнотгийн байгууллагууд нээсэн мэргэжлийн хүмүүстэй хөдөлгөөнт бүлгүүдийг ажиллуулж байна. Мөн за иргэд ихээр зорчдог ам
уулын амууд дээр бол хяналтын цэгүүдийг бас онцгой байдлын байгууллага, цагдаагийн байгууллага хамтраад ингээд ажиллуулад ойрын төмрийн нөхцөл байдал хяналт тавиад иргэдэд бол урьдчилан сэргийлэх, анхааруулах, сэрэмжлүүлэхийг хөрвүүлээд ингээд ажиллаж байна. За ойрын төмрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 23 сум нэг тосгоны хэмжээнд за хөдөлгөөнт эргүүлүүдийг бол сум орон нутгаас сум орон нутгийн засгийн захирамжаар хөдөлгөөнт эргүүлийг бол товлон ажиллуулж байна. За мөн иргэдийн төлөөлөгчдийн гурлын дарга болон онцгой байдлын газрын даргын баталсан өдөртөмжийн дагуу Хүсгэл аймгийн сумын ерөнхий зориулалтын мэрэгжлийн ангид гамшигс хамгаалах болон ойрын төмрөөс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаад байна. Сэлэн аймгийн засаг даргын 2026 оны А-дроб 168 дугаар захирамжаар бэлэн байдлын үйлчлэгийг 17 сум 6 тосгондоо зохион байгуулан ажиллаж байна. За бэлэн байдлын үйлчлэгээр алд мэргэжлийн ангийн бэлэн байдал, за дайчилгаанд ажиллах аж ахуй нэгж байгууллагуудын бэлэн байдал, за бусад хүч хэрэгслийн томилгоо гэх зүйлүүдийг бол сум орон нутгт дээр газар дээр зохион байгуулан ажиллаж байна. Хяналтын постыг 9 сумын 13 цэгт гарган ажиллаж байна. За постнд өргөх гүйцэтгэх хугацаанд ер нь бол нийтлэг зөрчлүүд гарч байгаа нь за ойл сан бүхий газар руу тодорхой бус зорилгогүй бас хөдөлгөөн үлдэж байна. За мөн ан агнуурын зориулалтаа бас хөдөлгөөн үлдэж байна. За машин тээвэрлэх, зам тавьчлах гэсэн зөвшөөрлгүй үйлдэл бол хийж байгаа бас постнд бол нэлээд ачаал өгж байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас дийлэх хүн маань гарч байна. За энэ дотор бол хамгийн их эзэлж байгаа хүн маань юу вэ гэхээр үнс нурмнаас болж гал төмөр гарсан тохиолдлууд байна. За дээрэс нь хогийн цэг. За ялангуяа сум орон нутаг, за аж ахуйн нэгж байгууллагын гэдэг юм уу нэгдсэн төвлөрсөн хогийн цэг, тэр хогийн цэгт гал үзүрлэн гарч тэр маань одоо цаашаа байгальд төмөр болж тархах эрсдэл бол тэр тохиолдол бас нэлээдгүй бүртгэгдэж байна. Машины яндагаас оч хайсан гэдэг юм уу, автомашины янданд хуурай өвс хоримтлагдсан зэрэг эдгээр шалтгаануудаас үүсээд гарч байгаа тохиолдлууд бол дийлэх хувийг эзлэж байна. За бас нэг үеийг бодох юм бол манай иргэд маань бол мэдээж хэрэг за гал төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл тийм ээ энэ зүйл бол сайжирч байгаа. Гэхдээ зарим нэг хийж байгаа үйлдэлтэй за гаргаж байгаа үйл ажиллагаанда хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанда гэдэг юм уу жоохон хяналттай, санамсар болгоомжгүй байдлыг үүсэхгүй байх байдал тал дээр илүү хянамгай байгаа ч гэж иргэдтэй бас үсмээр байна. Ойрын гал төмрийн шалтгаан нөхцөлийн 70 орчим нь хүний санамсар болгоомжгүй үйлдэл буюу дутуу унтраас нь шүдэнд, тамхины иш, гал, үнс нурмаас үүдэлтэй байна. Тухайлбал Сүхбаатар аймагт Уул баян суманд гарсан хэрийн гал төмрийн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг зохион байгуулахад энэ оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б9 нь Прус маркийн тээврийн эрсдэлтэй хөдөлгөөнд оролцох үед автомашины яндан дор өвс ургамал хуримтлагдсан халалт үүсгэсний улмаас ой хэрийн төмөр гарсан нь урьдчилсан байдлаар тогтоогдчихэ. Ой хэрийн гал төмөр санамсаргүй болон санаатай тавьсан тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх залттай. Эрүүгийн хуулийн 24-ийн 7 дугаар зүйл ой хэрийн төмөр тавих. 24-ийн 7-гийн 1 гал шатамхай зүйлтэй болгоомжгүй хальсны улмаас ой хэрийн төмөр гарч хүний бие махбодод хүнд хохирол учирсан. Хүний амнаас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэн. 24-ийн 7-гийн 2 ой хэрийн төмөр санаатай тавьсан бол 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэн. 24-ийн 7-гийн 3 энэ зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмтэргийн улмаас 24-ийн 7-гийн 3-ын 1-т хүний эрүүл мэнд хүнд хохирол учирсан, хүний амнаас хохирсон, 24-ийн 7-гийн 3-ын 2-т их хэмжээний хохирол учирсан бол 5 жилээс 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэн хэмээн хуульчилсан байна. Тиймээс иргэд малчид тээвэрчид та бүхэн ой хэрд явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаа, халуун үнс нурмыг ил задгаа асахгүй байх, өнжмөл шар өвс болон хог хаяглыг ил задгаа шатаахгүй байх зэргээр өрсөн сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж иргэний үргийн биелүүлэхийг зөвлөж байна. Ой хэрийн гал төмрийн шалтгаан нөхцөлийн дийлэнх буюу 70 орчим хувийг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж байгааг албаныхан мэдээлж байна. Тиймээс иргэд та бүхэн ой хэрд явахдаа галын аюулгүй байдлыг сайтар сахиж, гал төмрийн аюулаас өрсөн сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг байхыг уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.